Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаав. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр ийхөө эхэлж байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Бэлгэнаар ажиллаж байна. Сонсогч танд шинэ сарын мэндийг хүргье. Өнөөдөр 4 сарын 1-ний өдөр. Өнөөдөр давталтын дугаар явж байгаа. За 4 сарын 1-ний өдөр. Шууд тэгдэг. Тийм бай. За ямар ч гэсэн өнөөдөр 4 сарын 1 нь би нэгнийгээ баг шоглоорой. Харин хинээлгээрээ гэж бол хэлмээр байна. Тэгээд бас ийм өдөр байгаа санаатай. Яг хүмүүсийн сэтгэл зовлоо бурхан бол гэхдээ бидний өдөр болгон баяр жаргалтай. Энэжиг хүчээр биш угаасаа байдаг амьдралаар амьдраасаа гэж хүсдэг сте бэлхэм дүүрэн тий. Тэгээ баяр хөөрөөр дүүрэн амьдралаар эзнийг гэрчилж явсан амьдарцгаая. Тэгээд өнөөдөр бас олон хүн баяр жаргалыг бас мэдрээсэй тий. Бас тий одоо энийгөө удсан өдрүүд бас заримдаа байдаг шүү дээ. Тийм. Өөрөө мэдлгүй тий. Нэрээ хизээ ингэтлээ нөгөө илэг хөштлөө инээлээ гэж ингээд бодогдох үеуд ч бас байдаг. Тэгэхээр өнөөдөр бол нийтмийн баярын өдөр байна тий. Тэгэхээр та баяр хөөрөөр бас дүүрэн байгаасай. Тэгээд түрүүн бас пастор маань хэллээ бусдыг шоглох нь байгаагаасаа гэсэн. Тэгээд шоглох нөгөө инээлгэх хоёр бол бас арай өөр шүү дээ. Хүнд өгөх мэдрэмж арай өөр байдаг. Хүнийг шоглож инээлгэн гэж бас юу аах вэ? Шоглоосон хүн нэг одоо хүмүүс энийгээ дахаар одоо хүчээр инех болдог. Шоглосон хүн яг тэгээд өөрөө катап гэх юм байгаа ч тийм. Гэхдээ тийм биш. Бүгдээрээ бүр бэлгийн хөшлийн нэг тийм гоё юм би болоосаа нэг тэр чинь нэг цаанаасаа байд юм л да. Ямар ч гэсэн бас яг тийм нэг судалгаа уншиж илаа нөгөө хүний одоо нөгөө тарих хуурах нэг арга гинэ. Тэгэнгүүт автоматар уруулаа яг ингээ инээж байгаа юм шиг яг ийм болоход тийм хөдөлгөөнд ингээ аваачаад шууд нөгөө тархинд нөгөө баяр хөөрийн тэр нөгөө юу ингээ ялгарч идэг гинэ. Автоматар тэгэж өөрийгөө нөгөө нэг ингэж бас эргээр байлгаж бас болдог юм байна. Тэгэхгүй бол дандаа нөгөө нэг юм бид нар чинь уурлах, бухимдах ч юм уу тиймэрхүү үед нэг юм бас өөр нэг юм тархины шингэн ялгарч идэм юм байна л да. Харин зүгээр л уруулынхаа хөдөлгөөн те уруулаад гоё ингээд нэмсэглэхэд бүр ингээд тарих тэрэнд хуурцдаг гэж хэллээ. Тийм судалгаа байдаг юм байна. Тарих юм ухаантай биш юм шиг байна. Ер нь Израильч Библийг ингээд уншихад баяр хөөрийн талаар хамгийн гайхалтай юм нөгөө Бурхны хүлээгээд хүлээсний өөр ашиг хүртээ. Израильчууд чөлөөлөгдөөд Египтээс гараад тий Бабилоноос гараад тий за тэр баяр хөөрийн талаар бол үнэхээр сэтгэл хөдлөн битсэн байдаг шүү. Үнэхээр гайхамшигтай тий. Тэгээд сая таныг тийг хэлсэн чинь манай нөгөө урам зоригийн үгс гээд нэвтрүүлэг явдаг шүү дээ тий. Урам зориг өгөх маш гоё санаанууд явдаг тий. Тэгээд тэрний нэг нэвтрүүлгийн дугаар дээр нөхөр нь тэр нэг Давид тэгэж хэлдэг гинэ. Тэгээд маш их ингээд тайвшруулдаг гэж байна. Бурхан эртдэхгүй. Гэхдээ хизээж оройтхгүй гэж хэлдэг гэж. Нөхөр маань надад тэгэж хэлж ингээд тайвшруулдаг гэж тэр нэг нэвтрүүлгийн дугаар дээр тэгсэнсэн. Тэгээд энэ үгийг ч гэсэн өнөөдөр танд хэлье. Бурхан эртдэхгүй. Гэхдээ хизээж оройтхгүй. Тэгэхээр Бурхны цаг төгс байдаг юм аа. Тэгэхээр та ямар нэгэн юмыг хүлээж байна уу? Ямар нэгэн юмд та яарч байна уу? Тэгэхээр эзэн яагаад хийхгүй байгаа юм бэ те? Эзэн яагаад надад хариулахгүй байгаа юм бэ гэж та хадгаж байна уу? Тэгэхээр Бурхан эртдэхгүй, тэгтээ хизээж оройтхгүй. Яг л өөрийн тэр төгс цагтаа бүхнийг хийж үйлдэх болно. Та хүчээртэй агаарай. Тэгээд өнөөдөр баяр хөөртэйгээр эзнийг магтцгаая.
Усталан тэлтэгээс таныхаа гол мэдурстаа зүрх сэтгэлээр нэх үед минь эзэн нэгсгөө бүгдөө би үнэнд баярлахтаа өдөр бүр гараа өргөө таныхаа надад ихэд үргэлж магтан дуулаа Усталан тэлтэгээс таныхаа гол мэдурстаа зүрх сэтгэлээр нэх үед минь эзэн нэгсгөө би үнэн баярлахтаа өдөр бүр гараа өргөө таныхаа надад ихэд үргэлж магтан дуулаа таныхаа магтан дуулаа таныхаа магтан дуулаа таныхаа магтан дуулаа таныхаа магтан дуулаа Усталан тэлтэгээс таныхаа гол мэдурстаа зүрх сэтгэлээр нэх үед минь эзэн нэгсгөө бүгдөө би үнэн баярлахтаа өдөр бүр гараа өргөө таныхаа надад ихэд үргэлж магтан дуулаа таныхаа магтан дуулаа таныхаа магтан дуулаа таныхаа магтан дуулаа таныхаа магтан дуулаа Бурхан, та миний бурхан. Би таныг эртлэн хайхвалаа. Усгүй хоорой ангамл газарт сэтгэл минь танаар сангаж би махбат минь таныг хүсн тимүүлж байна. Дуурал 63-ийн 1. За өнөөдөр бид хамтдаа 2 дугаар шалтрын 15-17. За эзэн далдар нэг түүнийг бид нэр бурхан гэж одоо юу батлах гэх шаардлага ерөөсөй байдаг гэж. Тэгэхээр бид нар ямар нэгэн одоо хэрвээ би урд нь нэг юм шүтэн бүтэнтэй байж үтсэн л дээ. За би өөр шүтэнээ яг яаж би өөртөө хийж ирсэн санаж өөртөө хийсэн байхгүй. Яасан мэхээр би нэг 15 настай байхдаа нэг лам хүнтэй уулзаад. Тэгээ тэр хүн өөрөө надад их таалагдсан юм байлээ. Ухаантай. Тэгээ намайг Монгол их хэмжээ өвчгээр бичгээд надад зааж зурсан учраас хүн нь надад их таалагдаад тэгээ тэр хүний зүүж явж ирсэн нөгөө сахиус надад таалагдаад тэгээ би яасан бэ гэхээр юу ороод одоо хийд ороод тэндээсээ нэг юм судрын хуулц худалдаж аваад за тэгээд өөрөө ашигны үйлдвэрийн ажилчин байсан байхгүй тэгээ тэндээсээ нэг хамгийн гоё өнгөтэй улаан ийм одоо эмхтэй хүний цүнхний материалаар гэж сахиус хийгээд тэгээд ийм дулаан хурдаас урд нь хийж мэйгээд хамгийн гоёороо ингээд хийгээд ингэсэн. Тэгээд би тэр сахиусаа нэг 3-4 сар зүүсэн байдаг юм аа. Тэгээд 3-4 сар зүүгээд тэр сахиусыг нөгөө нэг эмчнэр л ийштэйс нь болгосон баг. Яагаад тэгэхээр тэр жил миний амьдралдаа хамгийн том осол гэмтэл буюу нөгөө юу болсон бэ? Би нэг маш их олон мэсний шарх авсан тийм амьдралын хамгийн аюултай лагмж тохиолдсон байсан. Тэгээд яг эмнэлэг дээр эмчнэр нөгөө нэг юу миний намайг ингээд цэвэрлж явах үедээ тэрийг хааны гадар хайсан юм шиг. Цамцтай ороогоос хайсан юм шиг. Тэгээд би тэрний араас ерөөсөө харамсаагүй. Тэгж их хүсч, тэгж их хийжээд харин 2 жилийн өмнө би амьдралдаа нэг буруу юм хийгээд бурхан надад мэдрэхдэггүй нэг хэдэн сар байсан. Хоосон санагдав. Гэхдээ би ингээ бурхан хааваа гээгүй. Тэгвэл бурханы зүгээс ингээд нэг юм надтай хамтаагаа гэсэн мэдрэмж тийм юм ерөөсөй байдгүй.
Тэгээд би өөрийнхөө амьдралыг хараад өөрийгөө шүүгээл өөрийнхөө ингээд яваад эргэн тойрныхоо хүмүүсийг хараад яагаад байна гэл ингээд би угаасаа юм байсан болов молоо өөрийгөө ингээд олон дунд орж яваад өөрөө ингээд хөөрөө яваад байсан болов үнэхээр ингээд бурхан миний амьдрал байхгүй болч яаж юу гэл эзнийг маш их ингээд асууж ингээд хаагаад тэгжсэн жил нэг өдөр сүм дээр сургаал сонсоод байжсэн чи эзэн намайг тайвшруулсан. Тэгэхээр бид нэр ийм зүйл бидний амьдралд олон тохиолдно гэдгийг мэдчих хэрэгтэй. Гэхдээ ийм зүйл онцтой байдаг. 2-р шатрын 15-17. Мөрөглийн өндөрлгүүд Израилаас зайлуулагдаагүйч Асагийн зүрх сэтгэл амьдралын турш бүрэн эзэнд зориулагдсан байсан гэдэг. Амен. Аса гэдэг хаан байсан. Мөрөглийн өндөрлгүүд Асагийн үед бол зайлуулагдаагүй. Заастаа босдон л өстой жинхэнэ болсон даа гэж. Хин нэгэн сайн хүний талаар бид нэг заримдаа нэг юм яриад байна. Тэс айгүй мундаг хүн байхгүй, ухаантай хүн байхгүй, сайн сэтгэлтэй байхгүй, айгүй хөдөлмөрч хүн байхгүй, айгүй цэмцгэр хүн байхгүй. Тэр хүнстэй тэрс үнэхээр даанч гэд ард нэг юм яваад байдаг шээ. Гитч гэд нэг хиний хасан шахны хэлдгээр авч гэд тэ. Өнөөдөр бидний ард яг тийм юм юу вэ гэдгийг одоо бүгд өөрсдөө асууя. Таныг бурханд хайртай, бурханд үйлчлдэг, бурхны талаар мэдлэгтэй эрен хайдаг. Тэгээ түүний сүм тайртай, түүний сүмд үйлчлдэг, түүний ард түмний төлөө зүрх сэтгэлтэй байдаг гэдгийг бүх хүн мэддэг байж болно. Гэвч эзэн таны талаар юу мэддэг вэ гэж. Эзэн танаар юу хийхийг хүссэн чинь хийгээгүй, харин хүмүүс таалагдах тэр бүхнийг та хийж амьдсан юм бэ. Та насан туршдаа яг Христэд итгэдэг хүн л хийх тийм зүйлүүдийг хийж амьдарч болно. Ер нь бол болно. Ер нь бол бурхангүй боломжтой. Сонирхолтой байж. Муухан хүртэл энийг хийж чадна. Харин нэг зүйл. Бурхан хийхийг хүссэн зүйлийг муухан болон итгэдэг хүн хийж чадахгүй. Бид энэ ялгааг одоо маш сайн ойлгож авах хэрэгтэй. Юудагийн хаан Аса жинхэнэ алдаа оноотойгоо эзний өмнө амьдсан эр хүн байсан, дайчин байсан, хаан байсан, удирдагч байсан. Тэр гим нүгэлтэй эвлэрч гажуутсан ард түмнээ жолоодож байхдаа өөрийн хаан хүнд авчирдаг алдар хүнд болох нөгөө дайн хийх. Дайны олд авчрах тий. Одоо дайснуудаа айлгах, өвдөх, сүгдүүлэх тийм зүйлүүдийг гэхээсээ илүү ард түмнийхээ амар амгалан болон ард түмнээ бурхныг эргэж, эрлэхийж, бурхнаа олж, бурхны ард түмэн байхад нь зөвхөн Асагийн ард түмэн биш. Агуу бурхны ард түмэн байхад нь удирдсан. Бурхны ард түмнийг бурхангүйгээр удирдах боломж. Нэг ийм алдартай байдаг байхгүй ерөнхийлөгч хүн хэлсэн мэт. Библиэгүйгээр ертөнцийг захирах боломж. Сонирхолтой байна. Библи захиргааны ном биш дээ юу? Библи хайрын ном да. Тэгээд Аса бол ард түмний удирдах байх үедээ яасан бэ гэхээр үндэ бол түүнийг амьдарч байх үед нас Ашера болон одоо тэгээ Баал бурхны асар их одоо шүтэний өндөрлгүүд тэнд бол байжсэн байна. Тэгээ Библиэлд бичиж үлдээсэн байж Асагийн талаар. Асагийн зүрх сэтгэл амьдралын турш түн зориулагдсан, бурхан зориулагдсан. Гэхдээ мөрөглийн өндөрлгүүд Израилаас зайлуулагдаагүй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Аса хийх ёстой зүйл нь юу гэсэн бэ гэхээр Аса зүрх сэтгэл дотороо бурхныг байлгахыг маш их хүсэж исэн боловч Израилийн уулан дээр байгаа хуурамч бурхтын одоо шүтэний өндөрлгүүдийг дорд үтсэн гэж. Яахгүй зүйл. Яавал гэж сүртэй юм биш. Үзмөр сүвнээр те юу гэдгийг энийг юу юм шүтдгийг харалтаа бурхан ямар агуу вэ гэдгийг бүх хүн мэддэг тийм ээ бүх хүн мэдж байгаа. Гэхдээ хүмүүсийн зүрх сэтгэлийг холдоодог. Хүмүүс хэцүү үедээ хамтчаад байдаг. Хүмүүс бурхан болоогоо бодцоод байдаг. Тийм зүйлүүдийн талаар тайлбарыг Христэд итгэснээс нь хойш бид эргэн тойрныхоо хүмүүст өгдөг байх ёстой. Есүс Христийн сайн мэдээ тараах үедээ та хүмүүст зүрх сэтгэлд чинь таныг бурхнаас холдоолж бүх зүрх сэтгэлээ бурханд зориулсан цаад болох тийм ямар нэгэн юм шүтэн байгаа бол түүнийхээ талаар та бодож түүнийг эзэн даатгаж түүнийг хайж гээх ёстой шүү. Түүнийг орхих ёстой шүү гэдгийг бол бид нар хүмүүст бол хэлэх ёстой. Тэгэхээр энэ юу гэхээр энэ хүн өөрөө хийх зүйл байхгүй.
Бид нар хийж өгөөд бол нэмэргүй. Ягаад гэвэл нэгэн зүрх сэтгэлд нь тэр байгаа бол дахинхан босч чинь. Ягаад гэвэл шүтэн хийх шиг босгох шиг амархан юм бол байхгүй. Тиймээс өнөөдөр бид нэг зүйлийг ойлгож авах хэрэгтэй. Өөрийн зүрх сэтгэлээр этэг өвгдийнхаа бурхныг хайх гэрээнд асааг орсон гэж Библиэлд хэлдэг гэрээг. Тэгэхээр энэ гэрээ бол их хатуу гэрээ байсан байгаа. Яагаад тэгэхээр бурхныг эрэлхийлээгүй хэн бодож үхэх ёстой гэж тангаргалдаг, уухайлдаг тийм гэрээ байсан. Сонин багаж. Тэгэхээр Ромын эзэн хаан Константины үед Константин Есүст итгэх үед бол бүх Есүст итгэгчид бол баярлсан. Гэхдээ Константин хаан өөрөө яг зүрх сэтгэлээрээ бурхан дээр бүрэн ирэхээс өмнө зарилгууд буулгаж эхэлсэн. Нэг одоо Христэд итгэгчдэд ашигтай юм шиг. Гэхдээ бурхан бол хэзээ ч хүсэхгүй зарилгүй. Жишээ нь юу вэ гэхээр итгэхгүй болох хүн гэж. Урд нь Ромын цэргүүд айлын хаалга өшгөлж орж ирээд Христэд итгэдэг. Тийм хүн гот алдаг байсан. Гэсэн одоо болохоор Ромын цэрэг айлд орж ирсэн Христэд итгэдэг хүмүүс итгэдэггүй гэж хэлэнгүүт итэг гэж юм. Гэхдээ яаж итгэх вүлээ яг ойлгодгүй юм чинь яг ямар өчтэй ойлгох итгэхгүй гэж тааргалж гинүү гээл алд шатаал боол олгоод хөрөнгийн итгэгчдэд өгд. Ингээд итгэгчид нэг хэдэн зуун жил одоо Христэд итгэсэнсээ болж хавтагдаж алагдаж ингэсэн тэр одоо ариун хүмүүс болоод тэр олон итгэгчдийн үш хондог нэг авж байгаа юм шиг тийм он жилүүд Христэд итгэгчдэд эхэлсэн. Өөрсдийнх нь одоо хариугаа авах ээлж ирж байгаа юм шиг. Энэ бурхны хүсдэг зүйл ерөөсөө биш. Энэ биш. Асаагийн төр сэтгэл амьдралынхаа туршид бурхан зориулагдсан үнэн. Тэр бурхны ард түмнийг бурхныг ирж хайхад одоо өөрийнхөө чадах юмыг хийсэн. Гэхдээ тэр өөрийнхөө чадах юмыг юу гэж бодсон бэ? Зарлиг гэж бодсон. Бурханд итэг. Бурхнаа хай. Өөр бурхан байхгүй ойлгосон уу? Ойлгосон. За тэгээд намайг хаан байхад бол ингэнэ гэж байхгүй шүү. Энэ их таньдаг үг байгаад. Намайг байхад ингэнэ гэж байхгүй шүү гэж тэ. Гүйгөө та байхгүй гэж болно шүү дээ. Та чи бурхан биш дээ өөрөө. Таныг байсан байгаагүй хүүхдүүд чинь залбирдаг. Таныг байсан байгаагүй хүүхдүүд чинь бурхныг ирж хайдаг. Таныг байсан байгаагүй эрт чинь болоод танд хамаардаг газруудад Христ итгэдэг хүнд хариалагддаг. Тийм зүйлүүд бий болж, тийм зүйлүүд өрнөж, тийм л зүрх сэтгэлүүд тэнд одоо амьдрал ботолж явах хэрэгтэй гэж. Таныг байхаар боцлоо, таныг байхгүй болохоор байхгүй болдог. Тийм итгэл үнэмшил, тийм өвлүүлэлт гэж байдгүй юм аа гэж. Асаагийн зарлиг бол яг нөгөө Бабилоны нөгөө нэг Даниэл болон түүний 3-наас Небухаднецарын нэг алтан өкшөөний өмнө нэг мөргөх болдог шүү дээ. Бага хөгжим догрогт бүгдөө өөг мөргөд. Тэгээ ингээд хаан хэвээр өөрийнхөө алтан баримт мөргөж байгаа хүмүүсийг хараад баярлж ирсэн чинь 3 нөхөр годортлох шүү дээ. Хамгийн энгийн өдрүүдэд хамгийн хайрыг нь татдаг, хамгийн итгэлийн нөлөөтэй 3 төвшмөл нь өөрийнх нь хувьд хамгийн чухал өдөр нь өөрийнх нь хамгийн гайтай хүмүүс болсон гэж хэлдэг. Яагаад гэвэл тэд амьд бурханд үйлчилдэг. Тэд хаандаа үнэнч тэд хааныхаа зарилгуудыг биелүүлдэг, ард түмэнд амар амгалан авчиртан түүний зарилгуудыг гүйцэлдүүлдэг байсан. Гэхдээ тэр хаан өөрийгөө бурхан болгонгот уучлаарай таны хүн гэдгийг чинь бол мэдж байгаа шүү. Бид аль харин жинхэнэ бурхныг мэддэг байгаа шүү гэж бүх төр сэтгэлээрээ бурхандаа үйлчилсээр л байсан. Би Бабилонд очсон Израилийн хүүгүүдийг аягүй өрөвддөг. Хизкигийн үед тэдний талаар нэг юм зөгнөл өгдөг байхгүй. Бабилончууд ирж энэ хүмүүс хүүгүүдийн чинь зөөн олдорж явж чинь хүүгүүдийн чинь ордныхаа тайган болгоно гэж хэлсэн. Тийм учраас Даниэл одоо түүний 3 найзыг тайган байсан гэж бол төгс тодортол тэмдэглэн үлдээсэн мэт. Яг Бабилоны хууль юм байсан, бурхны одоо иш үзүүлэлт юм байсан гэж. Хэдийгээр тэдний амьдралд маш их олон зүйлээр бурхан тэдэнд шудрагаас хандсан юм шиг санагдаж байгаа бол тэдний зүрх сэтгэл бурханд үйлчлэлээр байсан. Үйлчлэхтэй хооронд төтөнөр дүүрэн хаан хүртэл өөрийгөө бурхан гэж боддог. Тийм газар ч гэсэн бурхантайгаа амьдарч болоо л байсан байхгүй. Хөлийн зөвшөөрөгдөж болоо л байсан байхгүй. Хүмүүс ивэл бодоод болоо л байсан байхгүй. Тэгэхээр энэ зүйлийг бид санах хэрэгтэй. Хүмүүс хаананд бурхан эзнийг эрэлхийлэх болсонд баяртай байсан ч гэсэн хаанаас нь тэднийг завхруулсан шүтээнүүдийг зайлуулах ямар ч зарлиг буугаагүй гэдгийг хэсэг хугацааны дараа мэдсэн. Хаан бурхны талаар хэлсэн учраас бүгдээрээ баярлаад байсан. Тэгж яагаад Асаа хаан нас барах үед нэг юм ойлгомжтой. Яг зарим шүтээнүүд зайлуулагдсан бол ихэнх нь үлдсэн байгаа. Тэгэд Асаатай хамт одоо бурхныг эрэлхийлжсэн тэр хөдөлгөөн бас ингээд намжиж байгаа гэж. Таны үйлдэл танаар дуусгасан.
Бурхныг эрен хайх таны үйлчлэл зөвхөн та эрен хайдаг учраас биш. Харин та хүмүүсийг эрен хайхтанд тусалдаг учраас байх ёстой. Асаа ханаас сурах бидний зүйл бол та өөрийнхөө итгэл үнэс итгэлийнхаа дагуу батлагдаг байж болох боловч сайн мэдээ сонссон тараасан ба сайн мэдээний дотор амьдарч байхдаа эргэн тойрондоо байгаа шүтээнүүдэд ямар хандлагатай байх ёстойгоо та бол өөрөө таны байршил баттай байх ёстой. Хэрвээ та Бурханд итгэсэн бол урд нь Бурхан гэж боддог байсан зүйлүүдийнхаа талаар бодлоо өөрчилөх хэрэгтэй. Тэднийг чухам юу болохыг тодорхой ойлгомжтой болгож хүмүүсийг гим нүгэл дуруу татаж хүмүүсийг төөрөлдөлд оруулж байгаа зүйлүүдийг зайлуулах ёстой. Нэгүгээр хэлэх юм бол илүү сайн зүйл байгаа тухай ярихын оронд муу зүйлийг илчилж бойл гэж хэлж чадах зүрхтэй байх нь жинхэнэ Бурхан ба хүмүүсийг хайрладаг хүний амнаас л гардаг юм шүү. Эзэн таныг итгэлийн тэмцэл хийж байгаа цагууд ч болон өдрүүдэд чинь хамт байж таныг урамшуулж таны үр хөвгтөд таны итгэлийн хүчрхэг тэмцэл байр суурьаар дамжуулан өрөөгдөх болтугай. Амен. Эзний өмнө ирцгээе.
Амен. Өөртөө ойртуулаач хэмээх Магдалины дуу бид нэр хүлээн авч сонслоо. Өнөөдөр бид нэр үгийн цагаараа 2 дугаар шүлтэр номын 15 дугаар бүлгийн 17 дугаар ишлэлээс суралцлаа. Мөрөглийн өндөрлгүүд Израилаас зайлуулагдаагүй ч Асагийн зүрх сэтгэл амьдралынхын турш бүрэн зориулагдсан байв. Амен. Аса хаан зүв байсан ч бүрэн биш байсан. Энэ одоо тийм чухал зүйл биш гэж хэлэхээс болгоомжлох талаар өнөөдөр бид нэр суралцлаа шүү дээ. Аса хааны хувьд тэр нэг чухал биш зүйл те. Бүгд л бурхныг мэдчихэж хаад амьд бурхныг мэдчихэж хаад тэр мөрөглийн өндөрлгүүдийг тэр устгах нь те. Тэд нэрийг нураах нь нэг чухал зүйл биш. Тэгээ энэ тийм чухал биш гэж ингээ хандсан хандлага байсан. Гэхдээ энэ нь маш чухал те. Зүйлээс бусдын хувьд бас тийшээ очих те хин нэгний бурхныг орлуулах тэр зүйл нь болж исэн гэдгийг Аса хаан өөрөө мдээгүй. Тэгэхээр яг ийм хандлагыг бид нэр амьдралдаа гаргаж байгаа юм шүү дээ. Надад миний амьдралд байгаа нэг зарим нэг зүйл энэ их тийм чухал биш. Энэ жижигхэн зүйлчтэй гэж ингээ бодогдож байгаа харж байгаа тийм зүйл байна уу? Тэгвэл таны хувьд чухал биш байж болох ч бурханд энэ нь асар чухал зүйл байж болох юм шүү. Тэгэхээр бурхны хүүхэдтэй холбоотой ямар ч зүйлд хөнгөн бид нэр хандах ёсгүй гэдгийг бид нэр өнөөдөр суралцлаа шүү дээ. Тэгээд ерөнхийдөө бол дараа бид нэр одоо шин Библиэлд гардаг энэ жижигхэн зүйл, энэ бяцхан зүйл, энэ нэг жохон юм асууч болохоо дахиад нэг жохон юм асууч энэ нэг юм жижигхэн гэж одоо хүмүүсийн тоохгүй аргасан зүйл дараа нь маш том зүйл болсон, буруу зүйл болсон талаар хуваалцах тэмцээн гарна гэдэгт бол итгэлтэй. За тэгээд бүгдээрээ эрдэнэ юм залбирах юм. Тэр бас нэг жишээг би ясна одоо хэлмээр санагдлаа. Яг сануулж байгаа учраас сая цагаан сар болсон. Сая цагаан сар болох үед би их олон итгэвч хүмүүсийг одоо өмссөн дээлийнхаа хээнд ерөөсөө анхаарал тавиагүй болохыг харсан. Хээ бол бэлэгдэл байдаг. Бэлэгдэл гэдэг бол ямар нэгэн итгэл үнэмшил болон ямар нэгэн зүйлийн зөрчлөл байдаг. Тийм учраас та бүхэн ямар нэгэн торг юм уу янз бүрийн зүйл авч хэрэглэхдээ өнгийг нь биш хээг нь анзаарч байгаарай гэдгийг сануулгад илэрдэх болов гэж бодож байна. За хамт залбирая. Халелуя. Хэзээ. Орчлын ертөнцийн өөрөө их жижигхэн зүйл гэдгийг бурхан та мэдж байгаа. Гэтэл тэр жижигхэн зүйл дотор амьдарч байгаа бүр энэ өчүүхэн хумхийн тоосч томдох тийм өчүүхэн бидний төлөө хүүгээ илгээсэн танд үнэхээр их баярлалаа. Тэгээд энэ цомчууд бид заримдаа гинт эргэн тойрноо хараад хувьсгал хийдэг. Гинт л эргэн тойрноо харангуутаад хүний нүдэнд өртөх зүйлүүдэд өөрчлөлт хийдэг. Гэхдээ бид бурхан таны хийгээсэй гэж хүссэн өөрчлөлтүүдийг хийгээгүй өнгөрсөн удаа биднэрт байгаад байдаг. Тийм учраас бид асаа шиг зүр сэтгэлтэй байхыг хүсэж байна. Гэхдээ асаа хийс шиг дутуу юм хийдэг хүн байхыг хүсэхгүй. Тэгвэл амьдралдаа байгаа хурамчтайнуудын эсрэг зогсохдоо үнэхээр хүчрхэг байр суурьтай байгаад эзэн та биднийг урамшуулж би энийгээ ч гэсэн тийм байгаагийнхын төлөө талархаж урамшуулдаг байхад тусалж өгөөч гэж наасгаж байна. Эзэн та эцгийнхээс өмнөд ороод гажууд болсон байхыг хараад зүгээр сууч чадаагүй. Бид ч гэсэн тийм л зүрх сэтгэлтэй байхыг хүсэж байна. Таны сүмийг, таны хүмүүсийг хайрлахыг хүсэж байна. Тэднийг төөрөлдүүлэхийг хинч зөвшөөрдөггүй байхыг хүсэж байна. Биднийг ашиглаач. Бидний амьдралаас танаас холдуулж байгаа зүйлүүдийг холдуулж өгөөч. Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен. Энд хүрээд хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан сонсогч танд баярлалаа. Эзэн таныг харж амдах болтугай. Маргааш эргээд энэ цагтаа уулзцгаая. Эзэн зүрхийг чинь бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.